хүрээнд одоо яригддаг асуудал. Нэгсэнтэй хэлийн цэрэг маань хэлийн цэргийн ерөнхий газар маань хууль зүйн дотоод хэргийн сайдад одоо захирагддаг юм болсон. Хуучин бол одоо манай Батлан амлахын хамчин бол хэр тохируулагч агентууд байсан нэг нь бол одоо хэлийн цэргийн ерөнхий газар бол мөн одоо бол хууль зүйн юм байна. Гэхдээ энэ яг өнгөрсөн засгийн урдны засгийн газрын гишүүд маань энэ асуудал дээр хэл орчмын зурвас бус газруудыг эзэмшүүлэх шийдвэрүүд гаргаж түүнийхээ дагуу одоо бас арга хэмжээ зохион байгуулсан асуудлууд яригдсан. За энэ одоо хэл хязгаар бус нутгийг бас ямар нэг өөр арга хэмжээ зориултаар ашиглах боломжгүй гэдэг утгаараа хууль зүйн сайдад ерөнхий сайдын зүгээс одоо тодорхой хэмжээгээр шалгаж энэ асуудлыг нягтлах. За энэ одоо газрын хүчинг болох асуудлууд засгийн газрын хэмжээнд одоо ярилцсан шийдвэрлэгдсэн байна. Тэгээ энэ дээр одоо хян шалгах ажлууд бол хууль зүйн сайдын хүрээнд одоо яригдаж явж байгаа хаа гэж бодож байна. Энд бол манай яамны зүгээс ямар нэг харилцаа холбоо байхгүй гэж бодож байна. За нэг төрөмс байгууллага таас тэргүүлэхэр болсон гэдэг мэдээлэл явж байна. Энэ яг ямар ч төстэй байгууллага юм бэ? Хоригдсан байсан. Нэгдсэн Монгол хөдөлгөөн гэж одоо төрөмс байгууллага байна. За энэ төрөмс байгууллагын тэргүүнээр одоо би сонгогдоод ажиллаж байгаа. За энэ бол одоо бас төрийн ямар нэг үйл ажиллагаатай холбоотой зүйл биш. Нэгдсэн гишүүд рүүгээ чиглэсэн одоо үйл ажиллагаа явуудаг юм төрөмс байгууллага. Тийм учраас энэ дээр ямар нэг хориг сар байхгүй гэж ойлгож байгаа. Чиглэл ямар зорилго гишүүд рүүгээ хандсан үйл ажиллагаа дотоодоо зохион байгуулалт хийдэг юм төрөмс байгууллага гэж ойлгож байна. Төрөмс байгуулагч одоо нийгэмд үйлчлдэг, гишүүдэд үйлчлдэг хоёрын үйл ажиллагаа явуудаг байгууллага байна шүү дээ. Тэр түүний гишүүдтэй үйл ажиллагаа явуулдаг чиглэлээр ажилладаг юм төрөмс байгууллага гэж ойлгож байна. Яг энэ засгийн газрын сайд төрөмс байгууллагаас тэргүүлэх нь ямар нэгэн хууль төрчихгүй байгаа гэж ойлгож байгаа. Энэ тавтахад Монгол Ардын намын баг хуралтай. Энэ үеэр бас засгийн газрын одоо үр хөдөлмөрийн хэрэгжилтийг дүгнэ гэдэг мэдээллийг өгч байна. Таны зүгээс яг энэ батлан хамгаалах салбарын одоо ихээр хэрэгжүүлэхээр тусгасан ажлуудын хэрэгжилтэд явцсан юм нэр байгаа. Яг бид бүхэн бас засгийн газрын хян шинжилгээний газраас яамдуудын үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотой, засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотой ингээд дүгнэлтүүд хийгддэг байгаа. За манай одоо яамны хувьд 71 зууны 46% биелэлтэй явж байна. Мэдээж одоо цаг хугацаа болоогүй тодорхой ажлууд байна. Дүгнэгдэх болоогүй гэсэн үг. За зарим нэг одоо хэрэгжилт хангалтгүй байгаа ажлууд бий. Ганц нэг. За түүнийг одоо эрчимжүүлэх чиглэлээр бид хүн бас цаашлаад тодорхой арга хэмжээнд авчтай ажиллана гэсэн бодол санаатай байгаа. Монгол улсын иргэн одоо Орос улсын улсад дайнд оролцоод барьцаалагдсан гэдэг мэдээлэл бас яваад байгаа. Алтан бус мэдээлэлээр бол тухайн иргэн нь одоо улсад одоо шоронд ял идэлж ийсэн ч гэх мэдээлэлүүд байгаа. Энэ дээр ер нь ямар би мэдэхгүй сошиалын мэдээлэлтэй байна яг үүндээ та бүхэнтэй адилхан гэсэн үг. Энэ асуудал болохоор гадаад хэргийн яамны шугамар яригдж байгаа бох. Тийм учраас гадаад хэргийн сайдаас илүү асуух зөвхөлтэй байх гэж бодож байна. Одоогор би та бүхэнтэй л адилхан мэдээлэлтэй шүү дээ. Манай салбар энэ жилийн хувьд маш их хэмжээгээр техник технологи зэрэг зэвсэг гэдэг чинь ийм зүйлийг худалдаа авч хийх гэж байна гэдэг мэдээлэлээс шүү дээ. Энэ дэр ямар хэмжээгээр яг манай батлан хамгаалах салбар бол яг үндсэндээ сүүлийн нэг 5-6 жилийг л стоц бол яг үндсэндээ хөрөнгө оруулалтууд хийгддэг байсан салбар. Мэдээж улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалахын салбар бол онцгой салбар гэж ойлгож болно. Тийм учраас бид хүн зэвсэг техникийн шинжилэл за өнөө цаг үеийн одоо техник технологитой холбоотой асуудал дээр ч гэсэн илүү онцгой ашиглал өгч дэлхийн улс орнуудад хөлөөлүүлж алхахыг л эргэлзэх ёстой. Нэгсэндээ одоо харанхууд унтраалга дарахад гэрэл орчныг гэрэлтүүлдэг шиг л Монгол улсад аюулгүй асуудлуудад зөвхөн гарч ирэхэд бид бэлэн байх ёстой байхгүй юу? Тийм учраас бид бүхэн альва асуудал бэлэн байх үүднээсээ тодорхой хэмжээний техникийн шинжилэлүүд за мөн технологийн одоо бас цаг хугацаатайгаа хөлөөлүүлж алах ёстой гэсэн байр суурьтай хөрөнгө оруулалтын асуудлууд хийгдэж байгаа. Гэхдээ тийм их бишээ. Яг үндсэндээ бол биднэрт 700 гаруй одоо тэрбум төгрөг батлагдсанаас бол бага хэмжээний мөнгө хөрөнгө оруулалтын зардал бусд нь дандаа урсгал зардлууд байгаа. 700 гаруй ахгүй юм тийм. Үгүй шүү дээ.